Хоёрдугаар хэсэгт нь татамаар л би өнөөдөр өчигдөр та нарын дөнгөж сая үзсэн бичлэгийг би бичсэн. Тэгээ өнөөдөр одоо би хоёрдугаар хэсгийг хийх гэж байна. Тэгээ би өчигдрөөс чихээ зүгээд тэгээд бичлэгээ үзэнгээ та нарт ярьж өгнө. За би эхлэхээс өмнө дахиад хэлжээ. Би өнөөдөр Америкийн бичлэгийг үзэж, энэ Америкийн бичлэгийг тавьжээ. Тэгээд Америкийн бичлэгийг үзэж би та нарт энэ мэдээлэл өгч байгаа. Би тэндээс мэдээлэл авч байгаа. Тэгээ Амер бол Бритнигийн фан жоохноос байсан. Энэ талаар ингэж ер нь мэдж байгаа гэж өөрөө ингэж баталгаатай хэлсэн. Гэхдээ бас ингэж бүх миний өнөөдөр ярьж байгаа юмуд 100% баталгаатай юмуд биш гэж магадгүй. Гэхдээ авах юм аваад хайх юм хаяараа. Би тэгээ зүгээр энэ миний бүх ярьж байгаа юм ярьсан юм болвол би миний орчуулсан юмнууд сая одоо үргэлжлүүлээд ярих юм бол юу болсон бэ гэвэл 2008 онд явж байгаа. Тэгээ 2008 онд Бритни одоо 2 дахь удаага сэтгэл зүйн эмнэлэгт очсон. Тэгээд тэрний дараа юу болсон бэ гэвэл Бритни өөрийнхөө асран хамгаалтаа алдсан. Одоо ингэж өөрийнхөө асран хамгаалтыг алдсан. Тэгээ энэ бол Америкийн хамгийн хатуу хуулиудын нэг нь гэсэн. Энэ хууль ер нь бол хөгшин хүмүүс дээр илүү их гардаг. Одоо жишээ нь ингээм санамжаа мартцсан одоо ингээм тэгээ одоо жишээ хүүхдэн ч юм уу тэрийг авдаг. Тэгээ асран хамгаалтаа алдна гэвэл хүүхч болсон гэсэн үг. Одоо ингээд нэг хүн дандаа юу хийх, юу идэх, одоо ингээд юу яаж гарах, мөнгө бүх юм шийддэг. Тэгээд Бритнигийн асран хамгаалтыг бол аав нь тэгээд бас нэг өмгөөлөгч нь авсан. Тэгээд ингээ өөрийгөө асарч чадахгүй гэсэн хүмүүс төгтөг. Тэгээд миний хэлснээр хамгийн энгийн нь бол хөгшин хүмүүс тийм алддаг. Гэхдээ Бритни 25 настайдаа тэрийг алдсан. Тэгээд хамгийн ингээ сонин юмнууд нь болвол сонин юм яагаад Бритни яг энийг авсан юм бэ? Одоо ингээд Бритни ингээд амар хэцүү байдалтайсан. Тэгээд ингээд бус хүмүүсийг аюулд оруулсан. Тэгтээ бас энэ хууль жоон сонио. Яг гэвэл Бритни тэр одоо энэ асран хамгаалтаа алдснаасаа хойш Бритни 3 альбом тавьсан. 2 удаа дэлхийд тойрч тоглолтууд тоглосон. Одоо өөрийнхөө шоуийг хийсэн. Тэгээ бас X Factor дээр judge одоо шүүгч болж суусан. I thought it was just kind of bad. The singing came in and it wasn't very nice. Тэгээд 4 жил Бритни Лас Вегаст өөрийн гэсэн шоу нэгээд тэгээд ажиллуулсан. Одоо ингэж өөрийгөө асарч чадахгүй хүн ийм их юм хийж байгаа мэж амар сонио ойлгомжгүй сонсогдож байгаа. Тэгээ ингээд одоо ингээд харьцуулах юм бол яг л ихэнх авдаг хүмүүс нь бол хуцааж өмсч чадахгүй, нойлж орж чадахгүй, хоолой зүгээр идэж чадахгүй, тэгээд хаана явж байгаач мэдэхгүй ингээд санамжаа мартдаг. Гэхдээ Бритни ингээд амар бүх одоо ингээд бүх юм зүгээр тэгээд тоглолт болгондоо амар их бүжгэлдэг. Бритни амар их бүжгэлж ингээд таазан дээр шоу хийдэг штэ. Тэгээд тэрийгээ санах гэж бас бэлдэх гэж амар их цаг зав гаргадаг. Гэхдээ өөрийн одоо жишээ нь олж байгаа мөнгөө, өөрийн гарах үгүйгээ юу хийж болох, аль нэвтрүүлэгт орж болохоо өөрөө шийдэж болохгүй болсон. Тэгээ энийгээ бас өөрөө цуцалж чадахгүй. За тэгээ яг хизээ Britney Spears энэ асран хамгаалтаа алдсан бэ гэвэл 2008 оны 2 сарын 1-нд одоо 2 дахь удаага эмнэлэг рүү явсны дараач өдөр. Тэгээ Бритни энийг мэдчихэнгүүтээ шууд өмгөөлөгч хагаад тэгээ өмгөөлөгчтэй очсон чинь одоо 90 тойрных нь хүмүүс тэгээд шүүгч бүгдээрээ Бритниг за чи өмгөөлөгчтэй байж болохгүй яагаад чи амар ингээд өөрөөхөө биш байгаа болохоор одоо ингээд мэдрэлээ жоохон алдсан гэх юм уу тиймэрхүү байгаа болохоор бид нэр чамайг одоо ингээд өөрөө сонгож өмгөөлөгчөд зөв сонгохыг
бид нэр итгэхгүй байна. Тийм болохоор чи өмөөлөгчтэй байж болохгүй. Яг л Бритни өмөөлөгчтэйгээ асран хамгаалалт алдсан гэдгээ давж залах гэжсэн. Тэгсэн чинь Бритнид өмөөлөгч зөвшөөрөөгүй. Тэгэл Бритни одоо давж залж чадахгүй, юу ч хийж чадахгүй. Тэгээд асран хамгаалтаа өөрийнхөө асран хамгаалтыг алдсан. Тэгээд энэ одоо 2 сарын 1-нд одоо асран хамгаалтаа алдсан гэдэг юм нь болвол төр хугацааны асран хамгаалтаа алдсан гэдэг юм байсан. Тэгээд энэ нь бол бараг жил байх ёстойсэн. Тэгээд 2008 оны 12 сард дуусгасан. 2008 оны 8 сард одоо энэ тэгээд өмөөлөгч хоёр нь Бритнийг одоо энэ хэсэг хугацааны асран хамгаалагчсан байгаа юмыг бүр байнгын болгох гээд тэгээд 10 сард 2008 оны 10 сард энэ хүсэлтийг явуулсан. Тэгээд одоо ингээд шүүх хурал болж байгаа шүү дээ. Тэгээд байнгын болгоцсон. Тэд нэр зөвшөөрсөн. Тэгээд яагаад зөвшөөрөгдсөн бэ гэдэг ингээд шүүх хурлын цаасан дээр нь харагдвал ингээд ямар шалтгаанаас Бритнийг одоо байнгын асран хамгаалалтгүй одоо өөр ингээс асран хамгаалтаа алдсан байх вэ гэж шалтгаан нь болвол аав нь одоо энэ юмыг бүр амар хүссэндээ Бритнийг ингээ ой санамжаа мартцсан хүн. Одоо ингээ хөвшин хүмүүсийн dement гэдэг юм байна. Dement гэнэ. Dement гэ. Одоо ингээ ой санамжаа мартдаг хүчин байдаг штэ. Тэгсэн чинь аав нь Бритнийг dement гэж хэлсэн. Энэ яг зөв үг юм уу гэдэг юм байсан мэггүй ямарсан. Ингээ ой санамжаа мартдаг гэж аав нь Бритнийг хэлсэн. Ингээ зарим нэг байгаа л да. Тэгтээ Бритни бүжгэлдэг, одоо дуулдаг, шоутай, ингээ шоу хийж чаддаг, X Factor сууж чаддаг, ингээ амар их юм хийж чаддаг. Тэгтээ ингээ жоохон ч гэсэн магадaltaйч ингээ жоохон дэмэттайч магадгүй. Тэгтээ ингээ өөрийгөө асарч чадахгүй болтлоо тийм биш байх гэж хэлж байна. Тэгээд Dementес бол яаж 3 альбом хийх юм? Тэгээд Dementес бол яаж 2 дэлхийгээр тоглох юм? Ингээд бүх юм нь амар сонио. Тэгсэн чинь Амир өөрөө ингэж асууж байна. Одоо Britney Dement гэж битсэн эмч хэр их мөнгө авсан болоо гэж асууж байна. 1 сараас 10 сар хүртэл эднэр ингэж хэлж байгаа байхгүй юу? Britney илүү дортоод байна. Илүү ингээд тэгээд авахгүй одоо энэ хүмүүс нь. Гэхдээ тэр үед одоо ингээд 1 сараас 10 сар хүртэл Britney Womanizer гэдэг дуугаар тавьсан, бичсэн, одоо ингээд хийсэн бичлэгийг хийсэн. Тэгчмүүдээ дахиад Circus гэдэг нэг дууныхаа бичлэгийг дууг нь хийсэн. Тэгчмүүдээ нэг documentary хийсэн Britney-ийн тухай. Such a part of me. It's like a spiritual experience for me. Тэгээд ингээд бүх юм нь жоохон сонио, амар сэжигтэй байгаа. Тэгээд Америк хэлж байгаа бол Britney-ийн одоо энэ асран хамгаалтаа алдсан шалтгаан болвол мөнгөтэй амар хамааралтай. Бүх юм ингээ мөнгөтэй хамааралтай. За тэгээд 2018 онд 10 жилийн дараа Britney тэр хүртэл бас ингээд асран хамгаалтаа алдсан. Өөрийнхөө юу хийхийг өөрөө шийдэж болохгүй. Өөрийнхөө мөнгийг өөрөө авч болохгүй. Одоо бүх юм нь аав өмөөлөгч хоёр нь шийддэг. Тэгээд Britney миний өмнө хэлжсэнээр ингээд 4 жил Las Vegas нэг шоу хийсэн. 4 жил 7 хоног болгон Britney таасан дээр согсож ингэж шоу хийдэг гэсэн. Тэгээд тэр шоунд дуусны дараа Britney дахиад нэг шоу хийнэ гээд зарласан. Domination гэдэг шоуных нэр нь бол Domination юм байна. Тэгээд Vegas-ийн өөр газар тэр шоу хийх гэжсэн. 2018 онд Britney энэ шоуд бэлдээд тэгээд бараг бүх юм нь болцсон. Бараг бүх шоуных нь бүх юм нь болцсон байжсэн чинь 2019 оны 2 сарын 13-нд энэ шоу нь эхлэх гэжсэн. Тэгсэн чинь 2019 оны 1 сарын 4-нд Britney Instagram дээр гинт
domination хойшлуулах боллоо. Яг бол манай маань хүчтэй болсон. Тийм бол би автагаа цаг зарцуулах хэрэгтэй. Тийм болохоор би domination гэдэг шоу хойшлууллаа гэсэн. Тэгээд энэ пост гарсны 3 хоногийн дараа 1 сарын 7-нд Britney найз бантайгаа машин цуцсан машин барьсан явж байна. Тэгээ энэ тийм сонсогдохгүй байж магадгүй. Тэгтээ энэ бол амар сонио. Яагаад гэвэл Britney машин барьж болохгүй, зөвшөөрлөхгүйгээр. Тэгээ гэрээсээ гарч болохгүй, уцаа хамаагүй хэрэглэж болохгүй, машин барьж болохгүй. Аавынхаа зөвшөөрлөхгүйгээр. Одоо хинтэй хамаагүй уулзч болохгүй. Аав нь заавал бүх юмыг зөвшөөрөх ёстой. Тэгээ тэр машин барьжсан өдрөөс хойш гинт Britney алуулсан. Хинч хаана ганч мэдгүй Britney өмнө ингээ Instagram дээр амар их пост бичдэг ясан, амар их постлдаг ясан. Тэгтээ гинт Britney алуулсан. Тэгээд папараццинууд Britney-д амар дуртай. Тэгэл баян хэдэн жил дандаа дагдаг. Тэгтээ ганцхан ч папарацци Britney-г олж чадаагүй. Тэгсэн чинь одоо 2 сарын дараа 2019 оны 3 сард Britney-ийн одоо 2 дахь асрах хамгаалагч нь бол Britney-ийн өмгөөлөгч. Тэгээд аав нь бол ер нь жоохон хувийн асуудлуудыг шийддэг. Тэгээд өмгөөлөгч нь бол мөнгөний одоо хууль муулны асуудлуудыг шийддэг. Тэгээд энэ 3 сард тэр өмгөөлөгч нь асран хамгаалагч байхаа болоо гэж өөрөө тэрнээсээ гараад явсан. Тэгээд цаасаа өгтөө би энийг хурдан шийдээд гаргамаар байна. Би энийг одоо хурдан шийдвүүлээд би асран хамгаалагч нь баймаргүй байна гэсэн. Тэгээд Амир энийг амар сонин гэж бодсон. Яагаад гэвэл 2018 онд Britney-ийн одоо энэ өмгөөлөгч нь Britney-ийн асран хамгаалагч нь байгаа болохоор яг асран хамгаалагч нь байгаа болохоор ингээ мөнгө аваад юм байна л да цалин гэж тэр цалингаа нэмүүлсэн. Тэгээ хэдээр нэмүүлсэн хэд болгосон бэ гэвэл 5 сая крон жилдээ. Тэгээ тэр нь зөвшөөрөгдөөд тэгээд ингээд мөнгөний цалингийнхаа нэмэлтийг авсан. Тэгээ энэ бол 2018 оны 11 сард цалингаа нэмүүлсэн. Тийм болохоор ингээд хэдэн сарын өмнө цалингаа нэмүүлээд тэгэж одоо амар их мөнгөтэй болчингуудаа гинт заавал ажилласаа гарыг одоо энэ хариуцлагаасаа холдъё гэсэн захиа явуулсан. Тэгээ 3 сард Britney ч гэсэн ханж авахгүй ядж хаад 4 сарын 3-нд Britney гинт Instagram дээр нэг юм постлсон. Тэгээд тэрэн дээр нь юу гэж хэлсэн бэ гэвэл we all need to take time for a little me time. Юу гэсэн үг гэвэл бид нэр бүгдээрээ ингээд бүх юм жоохон хол байлгаа тэгээд өөртөө цаг зарцуулах хэрэгтэй. Гэж нэг тиймэрхүү утгатай бичсэн. Тэгтээ бүх одоо Britney-ийн фан, ингээ Britney дагдаг хүмүүс энийг бүр амар хачирхалтай. Яагаад гэвэл Britney амар эможи хэрэглэх дуртай. Гэхдээ энэ дээр бол бүр амар цэвэрхэн зүгээр л нэг юм. Тэр чинь үүтээ ингээ бүр хуучин эможи одоо ингээ хоёр нүд нэг зураас. Гэхдээ хин ч ингээ энэ постыг бичснийг мэдгүй, баталж чадгүй. Гэхдээ ингээ фанууд нь ингээ Britney дагдаг гэсэн хүмүүс бол энэ бол Britney биш ээ гэж бүр баталгаатаар хэлж байгаа. Тэгээ Britney энэ Instagram-ын постны дараа нэг сонин дээр одоо нэг мэдээллийн газар дээр Britney өөрийн хүслээр сэтгэл зүйн одоо эмнэлэг rehab руу өөрөө очсон байна гэж мэдээлэл өгсөн. Тэгээ 2019 оны 4 сарын 16-нд нэг подкаст эдмэл та Britney's Gram гэдэг. Тэгээ Britney-ийн бүх Instagram дээр тавьж байгаа юмнуудыг тэр хоёр охин суугаад тэрний талаар ярьдаг. Одоо энэ юу гэсэн үг юм болоо, энэ яасан болоо гэдэг ингээл зүгээр Britney тухай амар хэм ярьдаг. Тэгээд энэ өдөр бол тэр хоёр нэг подкаст тавьсан. Тэгээд тэр нь бүр амар хүмүүс сонсоод тэгээд ингээд дэлхийд даяараа ингээд хүмүүс сонссон. Тэгээд тэр нь юуны тухай вэ гэвэл нэг нууц хүн нэрээ нууцсан хүн энэ подкаст руу өөрийн гэсэн мессеж явуулсан. Тэгээ тэрэн дээр юу гэж хэлсэн бэ гэвэл одоо тэрэн дээр юу гэж энэ бол voice mail. Тэгээ энэ тэрэн дээр юу гэж хэлсэн бэ гэвэл Hi there. I cannot disclose who I am. I just heard the latest episode. You guys are onto something. I used to be a paralegal for
an attorney that worked with Britney's conservatorship. I'm no longer with them. And what is happening is disturbing, to say the least. So, basically, Britney was in rehearsals for Domination. It came to Jamie's attention, Jamie Spears, that Britney was not taking her medication as prescribed. She was missing a lot of doses and just full on not taking them. So they got her to the doctor. The doctor said, okay, if you don't want these medications, let's get you on a new one. Well, she refused to take the new one. So Jamie said, either you take this medication or the show's off, and I'm pulling my support and you can't do it. Britney did not follow Jamie's instructions, and so he was true to his word. He pulled the show. He verbatim said, blame it on my illness. And that's when we get the early January Instagram. Fast forward a couple days, Britney's still not following through with her medication. And as you guys have mentioned, she is seen with Sam driving. A big no-no on, it's a big rule that she broke. Britney has been in the mental facility since mid-January. Of course, the statement yesterday said she entered last week. That is not true. She's been in there since mid-January. And there is no timeline. Granted, I haven't worked at the company or at the firm for about a little over 2 weeks now, but there is no end particularly in sight for this stay at this mental facility to end. She did not want to go. She, I of course, I'm just a paralegal. I haven't had any contact with her, but from what I understand, this was not a decision she made at all. Jag var tidigare. Би нэг Бритнийтэй ажилтдаг өмгөөлөгчийн тэр газрын би ассистент одоо туслахнасаа Бритни яг Domination гэдэг шоуынхаа бэлтгэлийг хийж хахад аав нь гинт Бритнийг эмээ авахгүй байна гэдгийг анзаарсан. Тэгээд Бритнийг эмээ авахгүй болохоор нь аав нь эмнэлгүүд агуулж очоод тэгээд тэр эмнэлгийнх нь эмч би чамд өөр эмээ өгч болно гэсэн чи Бритни үгүй би ерөөсөө эм уумаар байна гэж хэлсэн. Тэгээ аав нь Бритнид ингэж хэлсэн чи эмээ авахгүй бол би энэ шоуийг туслая шүү. Би чи ингээ би зөвшөөрлөө буцаад авчиж болно. Тэгээ Бритни аавгаа хэлснээр одоо эмээ авахгүй гэж шийдээд тэгсэн чинь аав нь тэр шоуыг цуцалсан. Тэгээ аав нь чи миний өвчнөд ингээ шалтгаан тавьж болно. Шалтгаанаа яагаад цуцалсан гэдэг гэж хэлсэн. Тийм болохоор Бритни тэр Instagram дээр тэгэж бичсэн. Тэгээд хэдэн оны дараа Бритни дахиад бас эмээ авахгүй тэгээ бас машин барьж байгаа аав нь харсан. Тэгээ тэр нь бүр ингээд юусоо болохгүй юм. Тэр нь бол амар чухал дүрм. Тэр нөгөө сонио мэдээллийн газар бол Бритнийг 3 сарын сүүлээр тэр одоо эмнэлэг өөрөө чек ин хийсэн гэсэн. Гэхдээ энэ дээр бол Бритни тэгээд 1 сарын дундуураас хойш сэтгэл зүйн эмчилгээнд явж байгаа. Тэгээ өөрөө тийшээ явахыг хүсээгүй. Тэгээд хизээ гарахаач мэдгүй байгаа. Тэгээ өөрийн гэсэн шийдвэр юусаа гаргаж чадаагүй. Одоо ингээд тийм эмнэлэг явуулахын тулд бас өөрийнх нь зөвшөөрөл бас хэрэгтэй. Ингээд хүний тэгээ одоо тэр үед Бритни 3 сар ингээд сэтгэл зүйн эмнэлэгт өөрийн хүсээгүй байдлаар тэнд байсан. Энэ мэдээлэл гараад 7 хоногч болоогүй байхад одоо 19 оны 4 сарын 22-нд Бритни өөрөө тэр эмнэлгээс гарсан гэж хэлж байгаа. Тэгээ ингээд зургийг одоо энэ тавьчаа харах юм бол Бритни ингээд хэдэн 7 хоног одоо эднэрийн одоо
мэдээллийн хэлж байгаа бол хэдэн 7 хоног тэнд байсан. Бараг сар ч юм уу. Гэхдээ яг үнэндээ 3 сар байсан. Гэхдээ Бритни ингээд амарсан гоё одоо ингээд тийм амралтанд одоо сэтгэл зүйн амралтанд явчаад ирэх хүн ингэж харагдах уу? Бритни ингээд бүр амар илүү их destroyed одоо илүү их гэмтсэн юм шиг харагдаж байгаа. Ингээд сэтгэл зүйн тусламж авчаад ингэж харагдах уу? Тэгээд 5 сарын 10-нд 2009 онд Бритни ээжтэйгээ цуг нэг шүүх дээр очоод асран хамгаалтын дахиж бодож үзээч одоо тэгэж хүсэлт гаргасан. Одоо хүртэл одоо энэ байх албатай юм уу гэж асуусан. Тэгээ хамгийн сүүлд Бритни ингэж асуулт тавьж одоо ингэж хүсэлт гаргасан үе бол 2019 он. Биш 2009 он. Тийм бол 10 жилийн дараа Бритни 10 жил Бритни чив чимээгүй ингэж хийгсэн минь хийгээл явжсэн. Тийм болохоор одоо 10 жилийн дараа 2019 онд Бритни дахиад хүсэлт гаргасан. Тэгээд яг яагаад одоо гаргасан бэ гэвэл магадгүй Бритни өөрийн хүслээр биш тэр сэтгэл зүйн эмнэлэг 3 сар тэнд байсан. Тэгээд өөрийн хүсэлт биш гэхээр одоо аав нь бас сүрдүүлж болно шүү дээ. Жишээ нь ингээд чи ийшээ орохгүй бол би чамайг ингэхгүй мөнгөгүй эсвэл би чамайг дахиж хүүхдүүдтэй жуулуулахгүй эсвэл би чамайг дахиж найзуудтай жуулуулахгүй би чамайг найз залуутай жуулуулахгүй гэдэг тийм одоо жон сүрдүүлж чадна. Тийм болохоор Бритни хүсэлгүй байсан ч гэсэн өөрөө тийшээ явсан байж магадгүй. Тэгтээ бас яг жинхнээс хүсээгүй. Тэгээд энэ шүүх хурал одоо тиймэрхүү юм болсон байна л да. Тэгээ өөрөө бас хэлсэн гэсэн. Би өөрийн хүслээр биш 3 сар тэр эмнэлэгтээсэн. Тэгээд аав нь дандаа ийм өөрчлөн дутгадаг. Тэгээд заавал ингээд хүчээр уулгадаг. Тэгээд анх удаага бас ээж нь энэ шүүх хурал дээр шаардлага тавьсан. Би дандаа юм өөрчлөх юм бол би дандаа мэдэх ёстой. Тэгээд энэ подкаст тавигдсны дараа энэ Free Britney #Free Britney гэдэг хаштаг амар том болсон гэж ер нь ингээд хүмүүс ярьж эхэлсэн. Тэгэл Free Britney одоо Britney хувийн гэсэн хүн болгомоор байхгүй. Тэгээд тэр үед бас Britney-ийн ээж нь өөрөө хүртэл тэр хаштагн дээр ингээд лайк дараад хүмүүсийн ингээд битсэн Free Britney гэж битсэн юм дээр ингээд лайк дараад суужсэн. Тийм болохоор бас өөрийн гэсэн ээж нь ч гэсэн Britney ингээд өөрийн гэсэн хүн болгомоор байгаа. Тэрнээс амар санаа. Ингээд Britney тийм хүчтэй тэгээд тийм одоо самжаа мартдаг байсан бол ээж нь юу гэж тийм тэрийг дэмжихтэй. Тэгтээ ингээд нэг юм амар буруу байгаа болохоор ээж нь ч гэсэн ингээд Free Britney гэсэн хаштагийг дэмжиж сууж байгаа. Тэгээд 5 сарын 22-нд аав нь нэг шүүгч дээр хүсэл гаргасан. Тэр нь бол Britney одоо өөрөө асран хамгаалт байгаа штэ. Тэгээд тэрийг одоо нэг хэсэгт л тийм байж болно. Одоо Америкч амар том штэ. Тэгээ амар олон хотуудтай. Тэгээ хэсэг газар нь тийм байдаг. Тийм болохоор аав нь тэр хэсэг газараа илүү томсохыг хүссэн. Илүү олон хотод Britney-гийн асран хамгаалт байхыг гэсэн. Одоо зөвшөөрөлтэй. Тийм зөвшөөрөл авахыг хүссэн. Тэгээ ингээд Америк хэлж байгаа аав нь магадгүй сандарсан. Britney ингээд өмнөх хүслийг хараад 8 сарын 24 2019 онд хэдхэн 7 хоногийн тулцсан байгаа. Ингээд одоо мэрэгчлийг хүмүүс нь рапортнуудаа шүүгч рүү явуулах. Тэгээд энэ Dr. Benson гэдэг хаа Britney-гийн эмчин эмийг тохируулж өгдөг одоо эмнийхэн тал дээр эмчин. Тэгээд энэ хүн амар энэ шүүх хуралд амар чухал хүн. Тэгсэн чинь 8 сарын 24-нд энэ хүн амиа алдсан. Тэгээд энэ юунаас өгсөн бэ гэвэл нэг тархины өвчин. Гэхдээ энэ тархины өвчин яагаад ийм тархины өвчтэй болдог гэдэг нь бол мэдэхгүй. Ингээд хин ч ер нь мэддэггүй яагаад ийм тархины өвчнөд болдгийг. Тэгтээ бас ингээд гинт Britney-ийн тийм чухал өдрийнх нь өмнө одоо ингээд хэдэн 7 хоногийн өмнө тэгээ ийм Britney-ийн яг явдалд асуудалд ийм чухал хүн амиа алдна гэдэг бол бас амар жон сонио хэрэг. Тэгээд 2019 оны 9 сарын 5-нд аав нь түр хугацааны одоо энэ хариуцлаганаасаа доошо бууя гэсэн асуулт явуулсан. Тэгэд энийг аав нь бол би өвчнөөсөө болж ингэж байгаа гэж. Гэхдээ яг юу болсон болвол энэ
аав нь одоо хүмүүсийн мэдж байгаагаар аав нь Бритнигийн аав нь Бритнигийн нэг хүүтэй нь жоохон муудалцсан. Тэгээ энийг тэр хүн ингээд лайв хийж байхдаа хэлсэн. Ингээд би өвөөгөө үзээддэг ингээд тэгээ бас яг ямар төрлийн муудалцсан болсныг одоо зодтолтон болсон юм уу зүгээр үгээр ингээд муудалцсан юм уу яг юу болсныг мэдгүй гэхдээ ямар ч хүүтэй асуудалтай болсон. Гар оролцсон юм байна. Гэхдээ ямар ч юм зодтолтон бодлоо яг юу болсныг мэдгүй гэхдээ гар ямар ч оролцсон. Pretty big dick. He's pretty fucking gay as shit. You can go die. Fine. We get in trouble for doing this? No. I mean, my dad doesn't care. I have the best dad ever. My dad's literally Jesus. Тийм болохоор бас энэ зөвшөөрлөгдсөн. Төр хугацаанд энэ хариуцлага Бритнигийн асран хамгаалагч байхаа болж байгаа гэдэг төр зургийн юм. Тэр нь ямар ч зөвшөөрлөгдсөн. Аавынхаа оронд одоо өмөөлөгч нь ажлаас гарсан. Тэгээ аав нь ганцаараа асран хамгаалагчсан. Тийм болохоор одоо аав нь өөрийн recommendation өгөөд одоо өөрийн санал өгөөд энэ хүнийг байлга. Тэгээд нэг Jodie Montgomery гэдэг хүнийг санал болгосон гэнэ. Тэгээд тэр хүн одоо Бритнигийн асрамж болсон. Тэгээ одоо 2020 оны 4 сарын 20-нд дахиад төр хугацаанд илүү ингээд уртгасан тэр асран хамгаалалт байлгана гэж. Тэгээ Бритни асран хамгаалалт хэрэгтэй юу үгүй юу гэдэг асуулт нь бол бас хойшлогдсон. Одоо энэ жилийн одоо 8 сард одоо хэд хоногийн дараа 2020 оны 8 сар хүртэл хойшлогдсон. Тийм болохоор удахгүй тэр асуудал нь ингээд шийдэгдэх ёстой. За одоо Andrew Gallery гэдэг нэг хүний талаар ярина. Тэгээд тэр бол Бритнигийн зурагч нь тэгээд бас бичлэг хийдэг. Бритнитэй хэдэн жил амар дотн ажилласан. Тэгээд нэг захиа хэдэн жилийн хязгаар гарсныг би сайн мэдгүй. Гэхдээ ямар ч нэг захиа Бритнигийн бичсэн гэсэн захиа интернетээр цацагдсан байна л да. Тэгээд хүмүүс тэрийг уншаад тэгээд жоохон сонин гэж бодсон. Гэхдээ бас энэ яг 100% Бритни бичсэн үгүй юу гэдгийг бас баталж чадахгүй болохоор нэг тийм том хэрэг болоогүй. Гэхдээ 7 сарын одоо 15 хоногийн өмнө энэ Andrew гэдэг хүн би энэ захиаг ингээд нууцаар гаргасан гэж хүлэмж авчирсан. Одоо Бритни тэр захиаг өөрөө бичсэн. Тэгээ би энийг нууцаар гаргаж чадсан. Гэхдээ ингээд ийм од хүмүүстэй ажилтдаг хүмүүс одоо зурагчаа бас юу болж байгаа, юу хийж болох уугүй ингээд хуйлтай байдаг, дүрмтэй байдаг. Тийм болохоор энэ Andrew юу ч хийж чадаагүй амар олон жил. Гэхдээ одоо Andrew одоо аманэсэн гэх юм уу хэлсэн. Энэ Бритни өөрөө бичсэн. Тэгээ бас ингээд хувийн асуудлыг ингээд нээлттэй ярьж болохгүй гэдэг амар дүрмүүд байдаг. Тийм болохоор тэрийг бас дагах хэрэгтэй. Тэгвэл Andrew бас амар асуудал орох магадaltaй. What's up, everybody? I've been seeing all the stuff about the Free Britney movement, and I feel compelled to say something about this now. I used to work with Britney back in 2008-9 during her comeback. My name's Andrew Gallery. I was the in-house director and photographer for her. So in that time, we became close friends. We were on tour together, spent every day together for a while. And in that time, she gave me a letter that she wanted me to read to you guys, and I'm putting it right up here. Тэгээ энэ захиа нь бол жоон сонин захиа. Яг л Бритни бас өөрийгөө 3 дугаар хүнээр харж байгаа юм шиг бичсэн. Одоо ингээ Бритни гэсэн тэгсэн. Тэгээ яагаад тэгж бичсэн бэ гэвэл Andrew-ийн хэлж байгаа болохоор Бритни энийг Andrew-д өгөөд чи энийг дэлхийд одоо ингээ бүх хүмүүст тараад уншуул. Тийм болохоор одоо тэр захиаг Andrew уншиж байхдаа Бритни гэж ярих ёстой байсан болохоор Бритни өөрийгөө ингээ 3 дахь хүний талаас бичсэн. Тэгээ ингэж захиан дээр ингэж хэлсэн байна. Бритни наалт суугаад тэр нүг хүүхдээ өгөхгүй байсан үед Бритни хүүхдээ ерөөсөө өгмөөргүй байсан. Ихэнд тэгээд Бритни өөрийн хэлж байгаа болохоор ямар ч ээж хүүхдээ тийм үед өгмөөргүй байна. Тэгтээ бас гадаанаас найз гэсэн хүн нь бол хин гэдэг яг яриад байгаа мэдгүй байна. Тэгтээ ямар ч найз гэсэн хүн нь бол бас наана байж цагтаа нуудахгүй явна гэж хэлсэн. Тийм болохоор Бритни бас жоохон хуурагдсан гэж өөрөө хэлж байгаа. Тэгээд 2 хүүхдээ алдсан. Тэгээд ямар ч ингээ Бритни өөрөө хэлж байгаа ямар ч ээжийн хамгийн хэцүү үе, тэгээд хэцүү
байдалд оруулна. Тэгээ бас бүх хүмүүс надад бас ингээ галзуурах байсан байлгүй гэж та. Тэгээ Britney өөрөө битээр бол Britney энэ тухай ингээ юусоо ярьж болохгүй. Ингээ менежер бүх ингээ ойр дотных нь хүмүүс Britney бас амар их сүрдүүлж айлгсан биш зүгээр ингээ сүрдүүлээд тэгээд чимээгүй байлгасан. Гэхдээ одоо энэ захиа бол 2008 оны захиа. 2008-2009 онд 1 жилийн дотор хамгаалагч нь бол одоо тэр 2 хүн болвол 30 саяын корон авсан. Тэгээ ингээ Britney энэний талаар өөрөө ярьж чадахгүй явбал ярих болгонд хүмүүс Britney-г сүрдүүлээд хүүхдэж аав шүү, ингээ шүү, тэгээ шүү. Тийм болохоор Britney шинэ хүмүүс энэ асуудлыг хараад надад туслаач гэж хүссэн. Гэхдээ энэ захиа 2008 оны захиа. За тэгээд энэ амрын бичлэг ер нь ингээд дуслаа. Энэ миний хувьд Britney-г амар илүү их ойлгож хэлсэн. Ингээд ийм туулсан байна. Тийм болохоор ийм хийсэн байна. Тэгээд одоо бас амар хэцүү байдал байгаа юм байна. Яг л яг одоо Britney ингээ гэртээ байгаа. Тэгээ Instagram дээр амар сонин бичлэгүүд тавиад ингээ гэрээс гарч болохгүй. Тэгчмүүтээ зарим хүмүүс ингээд нэг бичлэгэн дээр нь Britney чам тусламж хэрэгтэй болвол чи одоо нэг шар юм өмсч гэсэн чинь дараагийн бичлэгэн дээрээ Britney шар юм өмсч үгтэй ингээл зүгээр л ингээд алхаал нэмсэлэл амар сонир бичлэг хийсэн. Зарим хүмүүс ингээд Britney тусламж хэрэгтэй байгаа юм байна гэдгийг гэж бодож байгаа. Тэгээ зарим хүмүүс нь ингээд амар их шоолоод байгаа. Тэгээд миний бодлоор шоолох нь амар буруу байх. Яг л энэ хүн бас амар хэцүү юм туулсан. Тэгэл та нар өөртөө бодлоо 38 настай байж өөрхөн мөнгийг чиргэлж чадахгүй. Тэгээ гэрээсээ ч гарч чадахгүй. Баг ингээд 7 настай жоох хүүхчиг байлгадаг. Тэгээ хэдэн жил тэгэж амьдарсан ямар хэцүү байгаа бас ингээд ойлгон. Тэгээ бас хэдэн жил папараццинууд амар их араас нь гүйж ингээд хэцүү болгосон. Өөрийг нь одоо хувийн зай өгөөгүй. Тэгээ бас нэг өөр сонин зураг нь гэвэл Britney тавьсан. Britney гадаа нэг зураг авахулж тавьсан байна л да. Тэгчмүтээ гадаа байх амар гоё гэж тэгчмүтээ PS no Photoshop in this photo гэсэн. Тэгээд ингээд зүгээр хүн яагаад тэгж бичих юм бэ? Тийм болохоор ингээд фанууд нь бодож байгаа юм болвол магадгүй яг энэ зураг одоо гадаа авахулсан зураг нь болвол Photoshop хэрэгэлсэн байж магадгүй. Яагаад гэвэл Britney гарч болохоор тэгээд Britney ингээд жоохон мэдгүй өөр хэлээд байгаа юм шиг. Гэтэ энийг ингээд яг үнэн үгүй мэдгүй зүгээр л ингээд Britney Instagram дээр тавьж байгаа юмнууд нь жоохон сонин бүх хүмүүс ингээд сонин. Тэгээд ялангуяа одоо тавьж байгаа юмнууд амар шижигтэй. Тэгээ өмнө хизээж тэгж бичиж байгаагүй гэж юм. Яг энэ зурган дээр ингэж бичингүүд хүмүүс гайхаж хэлсэн. Тэгээд бас нэг удаа Instagram дээр ч юм уу Britney за би асуултнуудад хариулъя. Тэгээ Britney бүх зургааныг харах юм бол хамгийн ингээд ихэнд тавьсан хамгийн их лайктай асуулт нь бол Britney чи зүгээр үү? Britney чи хаана юм бэ? Britney яасан бэ гэд тийм асуултнууд. Тэгсэн чинь Britney ингээд амар баяртай гарч ирч юм уу? Би жоохон асуултнууд хариулъя гэж юм уу? Хамгийн дуртай дуу чинь юу вэ гэсэн чинь Britney Toxic гэж хэлж байгаа. Тэгээд Britney-ийн хамгийн очих дуртай газар гэсэн чинь тэгээ нэг Индиан дэдэг нэг ийм жижиг арал гэж байгаа. Тэнгүүд ингээ хүмүүс магадгүй энэ өөрөө байгаа байрлалыг хилээд ах шиг яана гэж бодоод ингээд амар их ингээ шижигтэй юу болоод амиг тэгтгүү Britney одоо хаана амиг тэгтгүү тэгээ ингээд бичлэг нь одоо ингээд зураг мураг дарахтаа Britney дандаа ингээд нэг байрны дотор тэгэл эсвэл ингээд хойноо цав цагаан юм да газар ингээд яг хаана энэ юу хийж байгаа мэд тэгтгүү тиймэрхүү юм болоод байгаа юм билээ. Тэгээ одоо 8 сард юу болохыг харцгаая. Britney буцаад өөрийн гэсэн хувь хүн болж чадах нь үгүй юу. Гэтэ ямар ч зэн бичлэг амар урт болсон байж магадгүй. Гэтэ үцэн зөндөөс нэг баярлалаа. Тэгээд би энэ бичлэгээ Амир гэдэг хүний бичлэгээс бүх мэдээлэл авсан. Тэгээд би чадвал энэ зураг мөрнүүд тавьчих. Тэгээд энэ бичлэг таасан лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгээд бас өөрөж болно. Тэгээд дараагийн бичлэгнээрээ уулзъя. Баярлалаа.